Ардын нам эх 9-р сард их хурлаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хурлаас хамгийн ихээр анхаарал татаж буй сэдв нь Монгол Ардын намын дараагийн даргуулан ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдэг асуудал юм а. Хуульд улсын хурлын сонгуульд ялсан намын дарга ерөнхий сайд байхаар заасан байдаг. Тэр утгаараа оюун эрдэнэ нэгэнт ерөнхий сайдын суудлаа өгсөн учраас автоматар занданчдарт Монгол Ардын намын даргын тамгаа өчгөл боолчих мэт харагдана. Гэвч улс төрд тийм найрсаг харилцаа гэж байхгүй. Ердөөл бүлэглэл хоорондын эрх ашиг тохироо үйлчилдэг. Монгол Ардын намын дараагийн даргын тухайд занданчдарт найр тавьж өгөхгүй тулд оюун эрдэнэ өөрийг нь тойрч улсын хурлын болон бусад албан тушаалд очсон намын гишүүдэд утас тохиж дуудаж уулзан хайрцаглаж эхэлсэн байна. Тодорхойлбол Монгол Ардын намын даргын эрх мэдэлтэйг үлдсэн оюун эрдэнийн хувьд өөрийн хүн болох Нямбаатрыг заалнаас нэр дэвшүүлэх зорилготойгоор хүмүүстэй хил дуулгаж тохироо эсэнгэх мэдээлэл бий. Харин нөгөө талд Нямбаатрыг Монгол Ардын намын дарга болгох байтугай нийслэлийн Монгол Ардын намын даргаас буулгахыг хүсэгчид олон бий. Тэднийхэн цаана ерөнхийлөгчийн хүмүүс байгаагийн хардлага хэдийн бий болсон. Их хурлын дараа Монгол Ардын намын хамгийн хүчтэй бүлэглэл даргын суудлаа авна гэсэн үг юм.